Өнөөдөр би товчхон та бүхэнд ямаа самнахаар ажиллагаа тэгээ тавлаг байдал гэж юу юуг яриад байгаа юм бэ? Энэ талаар одоо товч мэдээлэл өгье. За ер нь ямаа самнахад ямар юу бэлтгэл ажил хэрэгтэй юм бэ? Та бүгдээрээ мэдж байгаа. Мэдээж одоо дэвсгэр хэрэгтэй, уяа хэрэгтэй, ямар одоо хот хороонд цэвэрхэн байх хэрэгтэй тийм ээ. За дараад нь одоо уяа гэдэг. Уяа гэдэг яагаад би онцолж хэлээд байгаа юм бэ гэвэл одоо уялаа гэх чи манайхан чи тэг дөрвөн хөөдлийн татаж өрдөө уйдгүй шүү дээ тийм ээ. Хоёр хөдлийн ингэ сольбож уяал малд одоо шигдээд орчихгүй тийм ээ. Одоо ийм уяа байна гэд стандартын зохистой дадлал ноолоо бэлтгэх маш олон гарын авдаг дээр бол бүгд одоо нэг заагаад өгсөн байдаг. За ингээд ямаа самнахад юу анхаарах вэ? Одоо самнахаас өмнө айлтгаар 10-аас 12 цагийн өмнө ус уулахгүй тижээл тийм ээ. Тижээхгүй байх шаардлагатай. Яагаад тижээхгүй вэ гэхээр эцэн дүүрдэг нөгөөт чинь шээдэг одоо нөгөө юу баас энэс өсүүлэл тий айлгуулахаар жоох үлэн дүү байвал одоо самнахад одоо шаардлагатай байна. За мөн хуурай байх шаардлагатай. Бороо орсны дараа өдөр чихтэй энэ төр байх юм бол одоо ямаа самнахад мэдээж хүндрэлтэй тий цаг агаар ямар нэг өвчтөе үед нь бас самнах шаардлага байхгүй. Одоо эрүүл усныхын дараа. За туршлагатай хүнээр самнаа гэж байгаа. Ямар ч нөгөө туршлагагүй хүн ирээд ямаагаа самнах гэдэг аваад ирдэг. Хөө нөгөөтгөө ч одоо ураад майлчаад янз бүр болгооч. За ингээд нөгөө сэрмэх гэдэг одоо сүйдлийн үед яриад байгаа тий хярахаас өмнө ингээд хялгасны сэрмээ авчна. За мөн хөөхөөс өмнө самнах шаардлагатай биеинд нь ямар нэгэн зовир үүсэхгүй. Тэгэхээр зэрэг тавлаг байдал гэж юу хэлэх вэ гэхээр малаа эрүүл байлгана, хашаа хороо сарвчин одоо дулаахан байна, нөмөртэй газар байна тий тохирсон малгайтай байна гэж байгаа. За ингээд самнаж эхлэхдээ одоо хэвлийн хэсгээс эхлээ жигд шүтээ самаар зөөлөн самнаа. Тэгээд дараа нь гуй хааны хэсгээс тэгээ хүзүүнээс эхлэн дал руу гээд одоо аль болохоор өсний ургалтын дагуу сөргөөж биш тийм ээ самнах шаардлагатай. Зарим нэгэн тэр эвэр чих толгой харчмын ойлгож жижиг самаар нөгөө том самаараа ураад одоо самнаад байж болохгүй нэ. Энэ 2004 онд дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас энэ малын одоо амьтны тавлаг байдлын үндсэн зарчмыг баталсан байдаг. За ер нь анх мал амьтны тавлаг байдал гэдгийг дэлхийн нийт дээр хүчирхийллийн эсрэг гэсэн нэр томьёогоор нэлээд яригддаг байсан бол сүүлийн үед амьтны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай юм аа. Бид өөрчлөгдсөн байна. За олон улсын ер нь 5 шаардлага байдаг малын тавлаг байдлын талаар энэ бол одоо нэгдүгээрт нь амьтныг өсөхгүй, цангаахгүй байна. Физиологийн хэрэгцээг нь хангана. За тохиромжтой орчин нөхцөлд амьдруулнаа. За талбай. Одоо жишээлбэл ямаан дээр бол одоо ингээд зай байдаг штеп. Одоо сүүлийн үеийн гарын хавдгууд дээр 0.8-аас 0.9 м2 гээд. За дараад нь өвчин эмгээс өөрчлөн сэргээлнэ өвдөхгүй байна. За дөрөвдөх нь мал амтныг таавар нь байлгана. Чөлөөтэй. За 6 дахь нь тэр арчилгаа малгайны нөхцөл байна. Ямар нэгэн одоо стрессгүй, айдас хүүцсгүй байлгана. Энэ бол малын тавлаг байдалд одоо яаж байгаа дэлхийн нийтийн олон улсын 5 шаардлага. За тэгээд түрүү нөгөө хариуцлагатай малчин энэ төрөг ярьсан ба тэ энэ дээр ерөөсөө л энэ малын тавлаг байдлыг хангахын тулд эдгээр стандартуудыг сүүлийн жилүүдэд одоо авч хэрэгжүүлээд батлаад явж байгаа. За хариуцлагатай малчин дээр эрүүл бэлчээр байна. Эрүүл бэлчээр байна, эрүүл мал, малын тавлаг байдал, тэгээд түүхэн эдийн чанар гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр л ер нь энэ тавлаг байдлыг одоо яаж шалгах вэ? Яаж тогтоох вэ гэдгийг авч үзэж байгаа. Хаг яагаад үүсэж байна? Ноолбор одоо маш их хагтай ирээд байна. Тэг нөгөө хагаа угаагаад байдаг сүүлдээ химээ бодис хэрэглэдэг. Нөгөө бүр чанар ингээ муудаад ирнэ. Тиймээс хаг юунаас болж үүсэж байна. Олон хүчин зүйлээс нөлөөлнө. Малын эмнэлгийн үйлчлэгээ нөгөө угаалгах, тайрлах, хоол, тижээл тийм ээ. Олон хүчин зүйлээс нөлөөлөд одоо хагийг багасгах тал дээр бол арга хэмжээ авах шаардлагатай байдаг. За энэ дээр ахаар нөгөө нэг малын ашиглан малган дээр чинь тухайн нөгөө бус нутгийн онцлогоос хамаарат гэж байна. Тэ одоо баян хонгорын бөмбөр бол бөмбөрийн улаан ямаагаа одоо амг тий амг болоо батлуулсан. Тэгэхээр яагаад энэ малын өвчин ингэ гараад байна гэж бас яриад байгаа шүү дээ. Бууцсан. Маш их тийм нөгөө өвчин үүсгэж илдэг ням бактериуд бууцсан шингэцсэн. Тэгээд хавар болоод дулаараад ирдэг нөгөө өвчний ням бактериуд нь энэ тэндээс гараг байхад өөрснөө хадварлуулаад гараад ирдэг. Энэ болохоор хашаа хорооны ариун цэвэр нэг талаараа арчилгаа маллага. За дараагийн асуудал нь үжил нөхөн сэргээс үйлчлэлийн ажил. Аль тухайн орон нутагтаа цэвэр үйлдвэрийн одоо танах бөмбөрийн улаан байлаа гэхэд цэвэр үржүүлгийн аргаар энийгээр сайжруулаад аваад явна тий. А тэрнээс одоо бөмбөрийн улаан гол одоо үндсэн амган байлаа гэж залаа жинстийг авчирж ирээл одоо ичмийн харыг авчирж ирээд ингээд
генетик нөөцийн үйлээр угаас болохгүй тийм. Сүүлийн үед бол манайд маш олон стандарт байдаг боловч мөрддөг стандарт бараг байхгүй тийм. Тавьж байгаа шаардлагууд энэ стандартуудаа бүх төвхөд дээр мөрдөх шаардлагатай болоод ирж байна гэсэн. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэл нь олон хүчин зүйлүүд ингэ дагавар болж гарч ирж байгаа. Түүхийдийн чанар, түүхийдийн бэлтгэл хэмчлэн. За ингээд та бүхэн богино хэмжээний миний одоо тавьсан юу дуслаа баярлалаа анхаарал тавьсан.